бүхэнд өрөө мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчууд ээжл радио 88.3-аас 7-ны дагаас басан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хоолболтол хов зогоо оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 20-ны пүрэв гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Your Home Your Zone Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн базартай барилдаан мөн Эйдэн Илэн амттай жимсний өтгөрүүлсэн шүүс хамтран ажиллаж байна. Бэлгооноттой үчим мэндийг хүргэе. За бүгдэнд нь үчим мэнд манайхан хоб бацханда бэлэн бидтэй. Билээ. Дүүн юу н байгаль бэлэн бид шүү. Хоб бацгахдах та. Надаас нэг асууд яг муухай. Юуг нь асууд яар багсан тавь. Яр мэр гэж өгөөд. Шууд яр гэж. За өнөөдөр танилцуулах алдартай авчин дээр. Ямар их чамаар алдартай явах вэ? За бүгчтөр нөгөө нэг Жуди Гарнерыг үргэлжлүүлээд ярих гэж. Гарландыг Жуди Гарландын одоо 5 нөхөрт өн шүү дээ. Эхнийх нь нөхрийн танилцуулаад тэгээд зогссон. Тэгээ нөгөө нэг студент албаар нөгөө нэг хүчээр абортонд оруулсан тий энэ тэрийг яриад өнгөрүүлсэн тий тэрнээс хойш ч гэсэн ер нь бол хэцүүдээ нэр амьдрал нь нар үзэхгүй байсараа л өнгөрсөн бүсгүй. Тийм л те ер нь залуудаа өөдүүлсэн юм л шүү дээ. Чүйд байв да. Тийм. За тэгэхээр энэ жүжигнийхээ тухай үргэлжлүүлэн сонсгоно байна. За өнөөдөр танилцуулах алдарт нь маань Жуу юуны жүжигний тухай танилцуулна. За алдартай бүтээлүүдээс нь дурдах юм бол Love is Beautiful, Life is Wonderful, My Husband, Got a Family, The Gentleman of Volgesu Taylor Shop гэсэн байна. За эдгээр бүтээлүүд тоглосон. За мөн миний хувьд бол энэ жүжигний би яаж таньдаг вэ гэхээр Дуйлан 18 нас кино бүгд мэднэ шүү дээ. Дуйлан 18 нас киноны гол дүр болох жүжигчин Идунгоны экс ихнэр байна. А тийм үү? Тийм. Тэрүүгээр нь тухайн үед нөгөө гэрэлтийн сенсац гээл баах мэдээлэл гарч яхад энэ жүжигчний тухай мэдчихсэн. А яг өөр бүтээлүүд нь бол түлхүүнийг айхтар үзэж сонирхож байгаагүй мөлий. Тэгээд яг ер нь амралтын өдрийн драмад их тоглолдог. За тэр драмаараа танигдсан ч гэх юм уу да. За ингээд эхний баримтны сэтгүүлийн модельээр урлагийн гараа эхлүүлсэн байдаг. За багтаа их дотгошоогоо чимээгүй хөвгт байсан. За тэгээ сурагч байхдаа гараа өргөөд юусоо багштай нэг жүгэлж авах гинэ. Багшаа би ингээд хариулъягээд ерөөсө тэгдүүд ингээд чимээгүй сууж яадаг тийм ичимхий охин байсан. За тэгээ ахлах ангийн сурагч байхдаа их дэлгүүр хийсч яваад санамсаргүй байдлаар нэгэн агентлагаас модель болох уу гэсэн санал авсан. Тэгээ тэр үед яг яагаад тгий гэж хэлснээ өөрөө ч ойлгохгүй. Яа тэгэхээр сая дурдсан те их тийм дотгошоогоо зан ааштай хүн байсан бол өөрийн мэдээлгүй би тэгья гэдэг ингээд зөвшөөрсөн. За ингээд 1998 онд нэгэн сэтгүүлийн модельэр яг энэ дуран бүтээлийн гаргаа эхлүүлсэн. За гэхдээ анхандаа их сандарсан. Камерны өмнө зогсож байгаа нь яг нэг юм өөр ертөнцид ирсэн юм шиг мэдрэмжийг өөрт нь төрүүлсэн. За тэгээд дотгошоогоо зангаасаа болоод их сандарч айжсэн буюу ер нь урлагийн гаргаа анх эхлүүлэхдээ их л сандарч айжсэн юм элэ. Тэгээд сүүлдээ бол ингээд твчээд гэх юм уу тасан зогцоод тэгээ одоогийнхаа энэ өндөрлөлт хүрсэн гэсэн үг. За 1999 онд Исуян дуучны I Believe гэдэг дууны клипэнд тоглосон. За энэ түүний жүжигчин болох эхлэлийг нь тавьж өгсөн. За эхлээд бол модельээр ажиллаж байгаа дараа нь клипэнд тоглож жүжигчин болох гараа эхэлсэн гэсэн үг. За ингээд дууны клип сурталчилгаа ситком гэдэг олон төрлийн зураг авалтанд оролцуулсан. Тэгээ 2000 оны ихээр алдарт дуучин Исуяны хит хитэн дууны клипэнд тоглосон. Тэгээ энэ хоёр маань нөгөө нэг entertainment байсан юм байлээ. Тийм учраас нөгөө цаанаас нь ч байдаг юм уу. За амдаг entertainment байгаа жүжигчтэй л тоглоул гэл ингээл жүжигчин бүсгүйг тоглуулдаг байсан юм шиг байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол нэг айхтар нарийн мэдээлэл байхгүй лээ. За тэгээ тухайн үед хүмүүс түүнийг дуучин Исуяны дууны клипэнд гардаг жүжигчин гэдгээр нь сайн мэддэг байсан. Гэнэ одоо яг энэ Жуюны гэдэг нэрээр нь мэдгүй. Зүгээр нь Исуян дуучин тэр үед мундаг дуучин байлаа штэ. Тэгээ наваа дуун сургалт авах гэсэндээ Исуян дуучны дуу телевизээр байнга авдаг байсан. Grace гэдэг дуу. За тэр дуунаас их алдартай. Тэгээд энэ дуучны клипэнд тоглодог эмэгтэй гэдгээр нь л хүмүүс мэддэг байсан гэсэн үг. За бас нэг сонирхолтой баримт байдаг нь Дуйланд 18 нас драмын гол дүр байгаа штэ. Тэгээ гол дүрийг бүтээсэн жүжигчин Хан Жихэ жүжигчин бүсгүйтэй бас нэг entertainment байсан гинэ. Тэгээ энэ хоёр маань юугаар холбогддог вэ гэхээр хоёулаа нэг залуутай үерхчихсэн. Тэ? Харин тийм л үерхсэн, нөгөөх нь гэрэлсэн байгаа. Тэгээ хоёулаа нэг entertainment тариалагддаг. Нэг дуучны клипэнд ингээл ээлжлэл тоглодог гэсэн ч байхгүй. Тэр юм хувь тавилан сони тий. Харин тий хүний хувь тавилан ер нь тэгээ сонин дөө. Тий. Одоо манай нөхөр хөрх юм цэцэрлэгдэхгүй жоо болоо. Гэхдээ нэрээ хичнээн таарсан те. Ингээл өчнөө таарсан ирнэ огт би бинийг танихгүй явжсан нэг гин. Таарсан чи манай хамгийн сайн найзын эксэн ч байх чи. Тий, харин ийм жоохон сонин хувь тавилан байд юм биш юу? Өнөөдөр л яг мэдээлэл нь орчуулж байхдаа бодлоогүй ч дээ. Яаж явж хагаад Дуйланд 18 нас киноны тэр тэ ханжээж үжтэй нэг entertainment байснаа. Дуу нэг залуутай үнэ. Тэр үед бол тэгэл бараг зүгээр найзлуун л гэж харж лээсэн баг л тий.
За дараагийн баримт нь урлагийн замнал руу орцгоё. За 2000 оноос эхлээд урлаг зүтгэж хүмүүс танигдаж эхэлсэн. За тэгээ нэр хүнд нь сүүлдээ бүдэрч эхэлсэн байна л да. Клипийн тоглодог тий олон реклам одоо сонирхолтой уран бүтээлүүдэд тоглодог гэсэн ч гэсэн тий энэ нэр хүнд гэдэг чинь удаан хугацаанд ингээ бариад яваад иж болдгүй юм байна л да. Тэгээ алдартай байх тодорхой хэмжээний хугацаа байдаг. Тэрнээс хойш ингээ жоо мартагддаг шиг юм тий. За ингэж явсаар 2012 онд цацагдсан My Husband Got Family гэдэг 58 ангитай амралтын өдрийн драма тоглосон. За тэгсэн энэ драма нь хит болоод хүмүүст өөрийгөө таниулах буюу нөгөө нэр хүнд нь улам нэмэгдэж эхэлсэн гэсэн жоохон мартагдчихсан. За тэгээ 2016 онд Lucky за тэгээ түрүүнд урдагдсан The Gentleman of Walking Taylor Shop гэдэг бүтээлд тоглосон. За энэ хоёр кино нь болохоор хоёулаа хит бүтээл болсон гэнэ. Тэгээд үүний дараа телевизийн нэвтрүүлгүүдэд хөтлөгч хийдэг болсон юм байна. Радиод бас хөтлөгч хийдэг болсон. Тэгэхээр моделоор ажиллаж байгаа жүжигчин дараа нь хөтлөгч бүр сүулдэ ингээд радиогийн хөтлөгч гэдэг юм уу салбар болгонд ер нь нэлээд амжилттай явж байсан юм ихтэй гинэ. За тэгээ ер нь жүжигчнэр ажиллаж эхэлснээс хойш дандаа л юм гинэн хонгор бүсгүн дүр хөвтөйдэг. Өөрөө тийм төрхтэй шүү дээ угаасаа тийм ер нь тийм даруухан гинэн төрхтэй. Тийм тэгээд түлхүү бүтээжсэн дөрүүд нь сэтгэлийн шарахтай юм хэцүү амьдралыг дуулсан юм ихтэй хин нэгийг үнчин хайраар их олон жил хайрлсан юм ихтэй за тэгээ өөрт нь хайртай залууг өөрт нь хайртай гэдгийг мэдэхгүй байгаа юм төмслөг бүсгүүч гэдэг юм. За ингэж хэлэх жаашаа юм гинэн хонгор бүсгүүч аа. Ийм хөдрүүдийг түлхүү бүтээдэг байсан. За тэгээд түүний гол дүрийн эрэгтэй жүжигчнээ илүү ингээд тод томрон болгож гэрэлтүүлж харагдуулж чаддаг ийм жүжигчин гэж нэрлэдэг гинэ. Тэгээ нэрээ яагаад ч юм киног нь үзэхээр энэ жүжигчин бүсгүйгээс илүүтэйгээр хамтран тоглож байгаа жүжигчин илүү тод харагдаад байдаг шүү дээ. Дурсамжийн тод байдаг ч гэдэм юм. Дарагдаад л байна да тийм ээ. За мөн түүхэн драмагаас илүүтэйгээр орчин үеийн бүтээл тоглох нь илүү өөртөө тохирдог гэж үздэг юм байлээ. За тэгээ амралтын өдрийн драма тоглолбол тун сайн жүжиглэлтийг харуулж чаддаг. За энэ амралтын өдрийн драма гэдэг маань хамгийн одоо үзэлт ихтэй буюу хүмүүс ч одоо амарч байгаа өдрөөл зургт эргүүлнэ шүү дээ. Үзэж ажлын өдрөөл нэг зургт үзэж амжихгүй байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр яг амралтын өдөр цацагдж байгаа драма гэдэг маань өөрөө мундаг жүжигчид тоглолдог. Ер нь юм мундаг бүтээлүүд амралтын өдөр цацагддаг. За тэгээд жүжигчин бүсгүйн ер нь мундаг жүжиглэлтэй мундаг байна гэж дүгнэгдсэн бүтээлүүд нь дандаа энэ KBS 2 телевизийн амралтын өдрийн драмууд байсан юм бэл. За тэгээд ихтэй түүнийг хүмүүс ийм яг сайн жүжигчин гэж бас дүгнж чаддаггүй. Тэглийг бас яг муу гэж дүгнж чаддаг гинэ. Сайн жүжиг алтан дундаж юм уу? Тий, алтан дундаж гэх юм уу. Зарим бүтээл дээр бүр үнэхээр сайн тоглолдог бүр. Энэ дүрийг энэ хүн л бүтээхгүй бол гэсэн бодол төрүүлэхээр. Зарим дээр нь болохоор бараг байхгүй шахах. Тий, зарим дээр нь болохоор нэг л тийм эвгүүч гэдэг юм уу те. Нэг л нүдэн тасгааргүй арай жоохон сонин жүжиглэлтийг харуулдаг. Тэгээд хүн болгоны л үзэл бодлон дээр ч өөр шүү дээ. Тэгэхээр энэ жүжигчин дээр тэгэл янз янз л дүгэлдэг юм байлээ. Гэхдээ одоо өөр жүжигчид дээр бол тэг бүр үнэхээр л өчигдөр бол жишээлбэл би маш мундаг жүжигчин гэж ярьжсэн бол энэ жүжигчин дээр яг тэгж ярих бол жоохон боломжгүй гэх юм уу? Янз янз дүгнэдэг байлээ. За хандралчаа танилцуулаад үргэлжлүүлээ нэвтрүүлгийн хамтраалагчаар Your Home Your Zone за Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн байраад баазартаа барилдаа нэг танилцуулъя. Тэгэхээр Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн баазартаа барилдаа 3 сарын 29-нд Монгол бүхий өргөн зохион байгуулагдах юм байна. За эднээс гадна цогцоорон шийдэх хүрээнд гэрээ хэрэглээний бүхий л тавилга цахилгаан бараг салбаруудаараа дамжуулан борлуулж байгаа 24 цаг дэлхийн хаанаас ч худалдаа авах боломжтой Best Shop Цэг-имэнийг вебсайтыг тун утгагүй ашиглалтанд оруулах гэж байгаа юм байна шүү. За Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхийн баазартаа барилдаа 3 сарын 29-нд Монгол бүхий өргөн зохион Одоо ч 20 гэдэг чинь 9 хоног байна шүү дээ. За тэгээ Шанхлын сангаас нь танилцуулах юм бол түрүү бүх 20 сая төгрөг, үзүүр бүх 10 сая, шүүг 5 сая, урам их 1 сая авах нэ. За тэгээ 1 2 3-ын даваанд за 1 давсан бүх 200 сая төгрөг, 2 давсан бүх 300 сая, 3 давсан бүх маань 400 сая төгрөг авах нь. За тэгээ үзэгчдийн дунд бас суглаа явуулна гэж очиод үзэх юм бол тий. За нэг азтан ухаалаг бууд авчиж байгаа юм байна. Нэг азтан камен зуух авчиж байгаа юм байна. Нэг азтан 1 сая төгрөг авч гин, нэг азтан гангар шааз авч байгаа бол супер азтан Toyota Sai гэдэг автомашин эзэн болох нэ. Тэр одоо удахгүй гэрхэн одоо хэрэглээг цогцоор шийдэх хүрээнд гэрээ хэрэглээний бүхий л тавилга цахилгаан бараг салбаруудаараа дамжуулан борлуулах гэж байгаа юм байна. 24 цаг дэлхийн хаанаас ч худалдаа авах боломжтой Best Shop Цэг-имэний вебсайтыг туудахгүй ашиглалтанд оруулнаа гэсэн үг. За тэгээ хаяг барьшлын хувьд бол Мишель салбар, Баян зүрх салбар, за Наран туул, олон улсын худалдааны төвийн уулзалт одоо нэг Карол гэдэг захиалгын төв бас байгаа. За Өргөө кино театрын урд Карол центрийн 3 давхар дэс байрлаж байгаа юм байна. За тэгээ Даргаан терминал дээр бол шинээр бас нэгдсэн байгаа ч тийм нэлээд олон тавилга байлаа. За тэгээ Эрдэнэт салбар гэх мэтчлээ олон салбар байсан. Тэгэхээр та бүхэн маань 77 77 60 60 77 77 60 гэсэн дугаарлал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэлээс авч болно. Ахаа за билетийг бол бүхий өргөний кассаар нь худалдаалах юм билээ шүү. Сошиал хаяг нь Best Bud ингээд ахаргараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Your Home Your Zone Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн баазартай барилдаан хамтран ажиллалаа. Баярлалаа.
За ингээд мэдээлэлээр үргэлжлүүлье. Хайр дурлал руу орцгоё. Хамгийн том сенсац нь юу нь бол хайр дурлал юм билээ. Айхтар хэрэг төвхт орооцолтууд байдгүй юу юм чимээгүй амьдралтай юм их те. За 2016-аас 2017 он цацагдсан 54 ангитай. За The Gentleman of Volgesco Taylor Shop гэд хийд бүтээлд хамтран дуулсан жүжигчин И Дунгонтай драма цацагдаж дуусны дараа үерхэж байгаа гэсэн цуурхалд өртсөн. За тэгээ энэ И Дунгон гэдэг жүжигчин маань нөгөө Дуйлайн 18 насны тулдурч те. За тэгээ тухайд жүжигчин И Дунгон 37 настай, харин жүжигчин бүсгүй Жуун Хи маань 35 настай байсан юм байна. За тэд драма дээрээ хос байсан. За тэгээ бүр өдрөг драмных нь зохиол нь гэхүү кинон хүртэл би биндээ хайртай болоод нилээ олон асуудлыг даван туулаад эхнэр нөхөр болоод дараа нь үр хүүхдтэй болж орж өрсөлддөг гинэ драма дээрээ. За тэгсэн чинь зураг авалтын талбай дээр хүмүүс сүүлд ер нь энэ хоёр учиртай бас нэг тодорхой хэмжээнд ажиглаж эхэлсэн буюу ер нь бол зураг авалтыг дуусгах хавцаал бие биендээ талтай болж гисэн юм билээ. Зөв энэ нөгөө байнга байсараа дасцсан байна шүү дээ. Тийм. За ингээд уг үерхлийн мэдэн жүжигчин залуугийн entertainment-аас за тэд үерхэж байгаа нь үнэ драма цацагдаж дуусах үеэс бие биендээ талтай болоод үерхэж эхэлсэн гэсэн мэдээлэл хийсэн. Харин Жуюнхигийн талаас тэд саяхнаас л үргэж эхэлсэн гэсэн ийм мэдээллийг цацсан юм байна. За тэгвэл нэг юм хайрын гурвалжин дөрвөлжин нэг юм болсон бас. За тэрний үг гэхээр энэ үед нэг яриа гарсан И Дунгон жүжигчин 2015 оны 6 сард хамт нэг бүтээлд тоолсон жүжигчин дуучин за алдарт Тяра хамтлагийн гишүүн Жионтой үргэж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. 2015 оны 6 сард шүү. Тэгээ хамтран уран бүтээл тоглож байгаа би биндээ талтай болсон юм байна л да. За тэгээ хоорондоо насны зүрх нь 13 насны зүрхтэй байсан. Тэгээ нийт 2 жил үргэсний эцэст салсан хугацаанд 2017 оны 2 сарын ихээр салсан. За тэгсэн өнөөдөр танилцуулж байгаа энэ Жуюн Хи жүжигчинтэй үргэлжлийнх нь шуг нь 2017 оны 2 сарын сүүлээр гарч байгаа. Тэгэхээр сарын эхэнд салаад шууд үргэлжлүүлсэн. Сарын сүүлд шинэ амрагт олж байгаа. Тэгэхээр ч одоо юу гэсэн чинь холбоотой байж байгаа дараагийн харилцааг эхлүүлсэн гэж л үзэж байна уу? Тэгээ энэ шуг нь болохоор үгүй энэ ч одоо тэгээ X найз зүгээс баг салж амжаагүйсэн юм шүү дээ. Тэгээ ер нь тийм штэ. Жишээлбэл одоо ингээд маргааш нөгөөдөр уулзчихсан шууд тэр хүндээ хайртай болоод үрэх гэж байхгүй шүү дээ. Тэр тодорхой хэмжээнд бас нэг бие биендээ талтай энэ хоорондоо чаатлах ч гэдэг юм уу ярилцах. Харин тийм хугацаа байдаг. Тэрийг нь бодоод үзэхээр 2017 оны 2 сарын ихээр салчаад байдаг. Тэгээ сүүлээр нь үрхэн гэхээр ер нь баг нөгөө үргэлэн дуусаагүй ахта дараагийн хүн лүгөө шилжчихсэн юм шүү дээ гэсэн нэг иймэрхүү яриад тухайд гарч ирсэн мэлээ. Тэгээ тийм болоод ч түрүү түрүүн хоёр талын entertainment-аас мэдэгдэж байгаа юм те. Драма дуусны дараа үргэсэн гэд хоёр талаас хоёулаа бүр саяхнаас үргэсэн гэд тэрийг айгу тодтогч мэдэгдэл хийсэн мэлээ. Тийм ээ те. Тэгээ хамтран тоглосон драмныхын сүүлийн анги 2017 оны 2 сарын 26-нд цацагдсан. Тэгээ төгсгөл гэхэл одоо 2 сарын сүүлээс л холбоотой болсон гэж жил тайлбарлаад л байгаа юм байна. Цаан жоохон сонирхол байгаа юм байна. Тийм. За ингээд удалгүй гинтийн гэрлэлт болсон 2017 оны дөнгөж 2 сард үргэлж гисэн шүү дээ сүүлээр энэ хоёр чинь. За тэгсэн чинь гинтхэн буюу 5 сард за бит хоёр эрэхт 8 сарын дундуур гэрлэх гэж байгаа. Гэхдээ одоогоор өдөр судраа бол тодорхой болгоогүй хоёр талын эцэг ихтэйгээ ярилцж байгаа шийднийг гэсэн мэдээлэл гаргасан. Тэгээ үргэлжлийнх нь хугацаа гарах юм бол нэг 2 сар гаруул үргэлж гэрлэх гэж байгаа задлж байгаа юм байна те. Тэгээ яг нөгөө болох хэвээр юм болдгороо болдог гэдэг шиг заавал тэгж нэг юм удаад ах шаардлага байдаг юм шүү. Гяс ингээл хориг. Зөв хүндэг очвол юу амьдралыг урд те. За тэгсэн удалгүй жүжигчин Жуюн Хи маань жирэмсэн гэсэн мэдээлэл дахиад ардаас нь гарч ирсэн ба. Нөгөө тий хурмын наа хурмын мэдээлэлтэйгээ зэрэгцээд гэсэн үг. Тэгэхээр үргэлж явах хугацаанд жирэмсэн болсон гэсэн үг юм байна. Тий, үргэлж явахдаа жирэмсэн болол тэгэл гэрэлцсэн байна л да. Тий. За ингээд 2017 оны 12 сарын 14-нд тэдний охин И Руа хороод мэндэлсэн. За тэгээд тухайн жүжигчин бүсгүй хүнтэй сууж хүүхдтэй болох өөрөө хүсэж исэн тийм үе байсан. Тэгээд үнэхээр зөв хүнтэйгээ би учирсан гэж үзээд гэрлэхээр шийдсэн. Тэгээд анх охиноо хараад би ямар царай муутай юм бэ гэж бодож исэн гинэ. Тэгээд миний охин бол томрох тусмаа өөрхөн болсон гэж ярьсан байлээ. За үүний дараа нэг мэдээлэлсэн анхны хурмынхын ноётой холбоотой хөгжилтэй гэж гэдэг юм уу юм хөөрхөн мэдээлэлсэн. За тэд гэрлээд 1 жилийн дараа хурмын ой өдөр нь тохиож лтэй. За ингээд жүжигчин залуу тухайд зураг авалтаас учраас ойгоо мартчих. Тэгээ нөө орой болоод эхнэрийн хувьд бол хүлээлттэй байгаад нь шүү дээ. Ямар бэлэг өгүүлээ гэл ингээд хүлээгээл өөрөө ч гэсэн хэлж байгаа юм л да. Би нэг тийм сюрприз авмаар байсан. Гинтийн бэлгэл авмаар байсан гэд. Тэгээ орой ч болсон гээд нөхөр нь дуурахгүй байгаа л байдаг хажууд нь тий. Тэгжсэн нөхөр нь тий нэг юм дуурсан. Тэр нь юу гэхээр хоёлаа гахаан шир авч идэх хөвчсэн баг. Surprise. Би чинь ер нь тэмдэглэл баяраараа солонгосчууд ер нь гахаан шир минь үлдээдэггүй. Стейк ч үт юм уу арай өөр хоол чинь чухал өдөр байгаа тийм ресторан хооллох ч юм уу те. Тэг хүлээгээд байдаг нөхөр нь маргааш зураг авалтаа учраас маргааш хамт байхгүй. Өнөөдөр яг тэр нөгөө бэлэг барих өдөр нь байгадаг тэгтлийн хүн дуурахгүй байсан те. Гинт гахаан шир идэг. Тэгэхээр за бас яах вэ тэгэл санааг нь дагаал. За идэ гээл. Тэг идчих хугацаанд нэг л онцгой санагдаад гинэ. Гомдол төрөөд бүр яагаад энэ үнэхээр санахгүй байгаа юм бах та. Тэгсэн чинь гинтхэн гаднаас
солиод буудаад ирсэн юм Аа. байна. Тэгээд албаар тэгсэн бэ. Тэгээд солиод буудаад бөө юм болоод тэгэл энэ үед жүжигчин залуу ингээд эхнэрийнхээ гараас хатгаал цонхныхаа урд очиж зогсон гинэ. Тэгээд жүжигчин бүсгүйч гэсэн за одоо яг энэ үед нөхөр маань ганцхан л үг хэлэхэд миний сэтгэл хөдлөл баг уйлахаар байна да гэд. Тэгсэн нөхөр нүүж хэлэхгүйс гараа байгаад орондоо орчиж байгаа. Хэвтчихэж байгаа. Яах гэдэг юм бэ? Жиж унахамаар шаар уяасан. Яг ихнэр гинтийн бэлэг барайл тэ солиод буудуулаад одоо надад ядаж юу гэдгийг гоёлж мэлж байдаг юм уу гинтийн бэлгээ тэ цэцэг ч юм ингээ ухаах Өхөндөө гэсэн чи юу өгөх вэ? хүлээгээ зогсоодсэн чинь ингээ гарнаас нүхлүүл аюу рамаад байгаа юу ч өгөөгүй тэ ингээ орлогоо унтгоо ойлаа гэдэг ингээ хэвтцэн. Хүч дээр солиот яг зориулж буудсан юм уу зүгээр тийм үү? Гадаа ямар шамаагүй нэг болж исэн юм шүү дээ. За тэгээд жүжигчин бүсгүй хувьд бол ингээд гомдоод уйлсан баа. Гэтэ тэрийг мэддэгдүүлэхгүй гэдээ уйлсан чинь хүн л олсоо нэг чимээ гараад тэгээ нөхөр мэдсэн. Тэгээ нөхөр нь яг уйлж явах үед хормын уйснаа сансан гэж байгаа байхгүй. Өнөөдөр юу чи ёо. Тийм хүүе. Тэгвэл тэр солиотыг зориулж буудаагүй юм шүү дээ баг. Тэгээ хайгаадсэн чи тэр солиот нь тэр хавцаа болсон үйл ажиллагааны нээлтийн солиот байсан гинэ. Ор тэгжэл таараа. Тэгээд тэр чинь хөдөлж очоод зүгээр тэр солиотыг л харсан юм биш үү дээ. Ядж байгаа тэгээ тэр холоос буудан дээрээ суугаад харна үзгийн амар гар марнаас нь хөтлөөлтэй. Надад тэгэж бодсон ч юм. Тэгээ өөрөө айгу ингэсэн гэсэн нөхөр нь айгу сүртэй. Тин солиот гэж хэлсэн гэсэн. Тэнгүүд нь нөгөө ихнэр нь надаа гинтийн бэлэг барьсан байна гэд. Тэр солиот нь ядж яхад яг цонхных нь урд буудаадсэн гэсэн. Тэгэл бүр за яг надад л зориулсан байна даа л гэж бодсон. Тэгээ очисон чинь нөхрөндөө гарнаас нь бараал аюу юм романтик уур амьсгалтай байсан чинь тэгээд биш л байсан юм байна л да. Тэгээд яг тийм эмэгтэй хүн ямар нэгэн тийм тэмдэглэлт баяруудаа яг санаж яадаг байхгүй. Хуцаатай баг эзэн өмсөн хувцастай тэ хоолтой амтай. Эрэгтэй хүн болохоор юм шиг л. Харин тэгдэм юм яа тий. Тоодогчгүй. Тэгээд энэ талаар нэг нэвтрүүлэлт оролцгоо жүжигчин жууны яриад тэгээ ярьсныхан дараа солонгосчууд тэр яриал энэ жүжигчин залууг ямар төмөс мэдрэмжгүй мэдрэл энэ баахан хараасан гинэ. Амар мэдрэмж байна наач. Тэгээ өөрөө яг өөрийгөө өмөрч хэлж байгаа жүжигчин залууг өвдөж байгаа. Би тэгээ маргааш нь цэцэг аваад зураг авалтаа завгүй байсан. Гэхдээ би их нэртэй зориулж бүр ингээ хайж цэцэг аваад тэгээ би ингээ их нэртэй бэлэг барьсан. Даанч би тэгж ярьсан нэвтрүүлгийн тэр хэсгээс хасагдсан байсан л тэгээд лээ. За дараагийн баримт нь гинтийн салалт бас болсон. За энэ хоёр маань их удаан романтиклаг юм шиг байгаа. За тэгэд хурмаа яснаас 3 жилийн дараа 2020 онд гинт салж байгаа нийтэд зарласан. За жүжигчин бүсгийн хувьд хизээж би нөхрөөсөө салахгүй гэж бодож байсан. Тэг ядчил миний амьдралд бол салалт бол байхгүй гэж боддог байсан боловч салсан. За тэгэд өөрийнх нь ер нь бол мөрөөдөжсэн амьдрал байгаагүй гинэ. Гэрэлтний дараах амьдрал нь бол тэгтээ салахтаа маш их бодож энэ шийдвэрийг гаргасан. Тэгээ ер нь өөрөө төрүүлж санал хэлсэн юм байл да би чамаас салмаар байна гэдэг нөхөртөөсэн. Нөхөр нь бол салахыг хүсэхгүй байгаа илэрхийлсэн байлээ. За гэвч жүжигчин бүсгүй ийм байдалтайгаар амьдрахыг би хүсэхгүй байна гэж зориг гаргаад салах хүргэлээ өгөөд ингэ салсан байдаг. За тэгээ баг бахта жүжигчин бүсгүй хувьд гэр бүлийнх нь одоо нэг эцэг их нь байнга л хэрүүл уруултай тийм л хүмүүс байсан гэнэ л дээ. Тэгээд багын дурсамжаа бодохоор ингээ дандаа л айдас тавтцсан ээж аа хоёртоо ингээл маргалж уулзаал тийм байсан тухайга ярьсан. Тэгээд би өөрөө ядаж үр хүүхдтэй тийм байдлаа харуулах хүсдэггүй байсан гэж хэлж байгаа. За тиймээс охиныхоо өмнө ерөөсө маргалддгүй сасныхаа дараа ч гэсэндээ аавыг нь үзий ядаж байгаа тий одоо онцгойч гэдэг юм уу тиймэрхүү мэдрэмж төрүүлэхийг хүсээгүй учраас охинтойгоо чөлөөтэй аавахын тухай ярьдаг. Аавыг нь магтдаг гинэ аль болох ингэж аавтайгаа сайхан харьцаатай байхыг нь илүүд үздэг юм байлээ. За тэгээд жүжигчин маань экс нөхөр нь өөртөө найдлахын урлагийн хүн учраас салтынхаа талаар тийм нарийн мэдээлэл бол боломжгүй байна гэдэг илэрхийлсэн. Тэгээ ерөөдөө салалтын гол шалтгаанаа тайлбарлаж байгаа зүйл нь зан ааш ерөөсөө тааш тохирохгүй байсан л гэсэн мэл. Тэгээ нэг 2 сар гаруй ирэхэд суучаар бас нэг жоохон таньж мэдээгүй байсан болоо да. Тийм л ах би нэгэ таньж мэдээг сэтгэл хөдлөлөөр л сууцлаа. Тийм юм шүү тий. Тэгээд жүжигчин маань охиноо одоо ганцаараа өсөж байгаа. Харин экс нөхөр нь Идүнгон 7 хоногт нэг удаа охинтойгоо уулздаг. За тэгээд 23 онд жүжигчин Идүнгон нэг нэвтрүүлэлт орох үеэр охин нь аавтайгаа хамт амьдармаар байна гэдгийг хэлсэн мэлээ. Тэгээд тэрийг нь үзсэн хүмүүс бас нэлээ олон сэтгэл өвцсөн байсан одоо тий гэр бүл салалтаас ер нь хүүхдэл айгүйх тийм шүү дээ. тий сэтгэл санаа тийм болох юм даа л гэсэн сэтгэлүүд үлээ. За тэгээд жүжигчин маань дахин хин нэгэнтэй гэрлэх бодол байхгүй. Дээрээс нь салсан нөхөртөөгөө ч нийлэх бодол байхгүй. Яг уу үнэхээр сэтгэл санаа таарсан хүн байх юм бол үерхэх бодол байгаа. Гэхдээ гэрлэх тал дээр бол ер нь нухацтай авч үзнэ л гэсэн бэл. Одоо юу гэмдэ хаширцсан гэх юм уу те нэлээд л нухацтай. Тэгээ одоо нөгөө дээрээс нь ганц би биш шүү дээ. Ээж учраас те хүүхдтэй учраас нэлээд ботголох л та. За тэгээд одоо бол ингээд охиноо өсгөөд амьдарч байгаа байх нэ. Өөр хүн босгоо шүү нүдэнд дулаах. За тэгвэл үргэлжлүүлэн дараагийнхаа алтарт нь л орё. Тэгэхээр эхлэл хэсгийн өчигдрийн нэвтрүүлгээс сонсож байгаа тийм ээ. Жуди Гарландыг танилцуулъя. За ингээд эхнийхээ нөхрөөс одоо абортонд ороод хүчээр ингээд
production нь абортонд оруулаад салсан. Нөхөр нь нэлээд дургуулсан үднээс салсан байсан. За дараагийн кинонд болохоор Гарланд анхны дэлгэцийн дүрөө бүтээх тийм Жен Келлитэй хамт тогсон байт юм байлээ. За тэгээд мэдээж маш их өөрчлөлтийг хийсэн яасан гэсэн нөө царай муутай гэж байнга тэгээд дүүсэн шүү дээ. Үсийг нь цайруулсан. Тэгээд завхарлаг байдлаар тайрч янзалсан байдаг. Тэгээд дэлгэцэн дээр гэрэл зураг дээр маш дур булаам үзэсгэлэндээ харагдаж байсан ч гэсэндээ гадаад төрхөнд бол хидцээч үрдэ ихтэй байгаагүй. Бага наснаас нь суудсан юм биш үү? Ямар сайн дэл бяцхан бүхтөрхөн гэж дуудаад харчаа. Хүн яаж үрдэ ихтэй байх юм тийм ээ. Ингээд 1943 он болоход жүжигчин Tyrone Power-стэй өрхөж ахта жирэмсэн болсон. Гэхдээ хоёр дахь удаага дахиад өргөнд тулсан. Төрж болохгүй. Production зөвшөөрөг байна. Дахиад уу? Оо ямар төвхтэй юм бэ? Кинон тоглож байсан, эд хийд болж байсан учраас чи одоо жирэмсэн болж болохгүй гэсэн үгнээс хоёр дахь удаа ингэж өргөнд тултыг хэлсэн байдаг. За Гарландын MGM-д одоо Metro Goldwyn Mayer зориулсан анхны амжилттай кинонуудын нэг нь болохоор The Trolley Song, The Next Door болон Meet Me in East Los гэдэг кинонууд юм билээ. Энэ нь болохоор дур булаам гол дур одоо дур булаамаар тийм хөөхөн бүсгүйгээр гарч ирэх боломжийг олгосон карьер дах анхных нь кино гэж үздэг юм билээ. Өмнө нь бол тэгэж ерөөсө хөөх харагдуулдаг байсан юм байна л да. За энэ кинон тоглоулахтай болохоор Vincent Minnelli гэдэг найруулагчаар томилогдсон. Тэгээд за бага өөрөө бүрдүүлэх сонголтыг хүсэн юм байна л да. Тэнгүүт нь нүүр будагч болго Dorothy Ponnedale-ийг Garland томилохыг хүссэн маа. За тэгээ Ponnedale ямар өөрчлөлт хийсэн юм бэхээр хөмсгийг нь сунгаж ингэж зурсан буюу нэлээ урт ингэж болгож зурсан, хэлбэржүүлсэн. Тэг өснийхэн загварыг нь бас өөрчилсөн. Мөн дээрээс нь уруулынхын хэлбэрийг нь өөрчлөх зэрэг хит хит аргаар гадаад төрхийг нь сайжруулсан байдаг. Тэр одоо нүүр будалтыг бас зөв хийчихэр хүний төрх сайжирдаг юм шиг тий. Ийм л байгаа юм л та. Ингээ өөрчилсөн. За тэгээд энэ үр дүнгийн маш сайн үнэлсэн учраас Ponnedale буюу нүүр будагчдын нүүр хувирагч маань Metro Goldwyn Mayer-д бол үлдсэн бүх зураг авалтанд оролцох гэрээг нь бас байгуулж чадсан байт юм лээ. За тэр үед Garland болохоор жүжигчин Rita Hayworth-тай гэрлэж байсан кино найруулагч Orson Welles-тэй богино хугацаанд бас тухайн үед үргэлжлэсэн буюу ер нь ингээд ганц би байсан удаа юм байхгүй шүү байна. Нэг хүнээс салаал нэг хүнтэй, нэг хүнээс салаал нэг хүнтэй ингэ яваад байсан. За тэгээд Garland Welles-нар 1945 оны ихэр харилцаагаа дуусгасан боловч ер нь цаашдаа бол тийм найз нөхдийн сайн харилцаатай хэвээр бас үлдсэн лээ тийм билээ. За Saint Louis дахь надтай уулз гэдэг киноны зураг авалт үеэр Garland Minnelli-нар анхандаа нэлээд зөрчилдөөнтэй буюу хоорондоо нэг бие бинийг үзэхгүй нэг жүжигчтэй байдаг шүү дээ тий. Хамтран тоглож байгаа ч гэсэндээ зөрчилтэй байсан ч гэсэндээ 1945 оны 6 сарын 15-нд үерхэд гэрэлсэн. За тэгээд 1946 оны 3 сарын 12-нд том охин болох Лиза надад анх удаа мэдлж байгаа. Тэр за одоо бол нэг хүүхд төрүүлж болно гэж хүлээн зөвшөөрсөн юм уу яасан. Амарсан том охин нь бол төрүүлсэн. Энэ удаа бол арайч бас абортонд оруулчихаагүй. За ингээд далайн дэрэмчин киноны зураг авалтын үеэр Garland сэтгцийн эрүүл мэнд модж эхэлсэн. Тэгээд хувийн совилолт хэвтүүлсэн байт юм билээ студ нь. Тэр зураг авалтаа дуусгаж чадсан ч гэсэндээ 1947 оны 7 сард анхныхаа амиа орлох орлого хийсэн. Нөгөө сэтгцэн ерөөсө докторгүй л байгаад байсан да. Нөгөө шил хаагарч байгаа шилний хагархагаар бугууга зүссэн юм бэл суцаан ам гэж ярьдаг штэ зүссэн юм блэ. За тэгээ энэ хугацаанд болохоор сэтгцэн эмнэлэгт 2-7 хоног эмчилгээ хийлгэсэн байдаг. За энэ тоглосон кинон Далайн дэрэмчин гэдэг нь 1948 оны 5 сард нээлттэй хийсэн байдаг. Garland-ийн хувьд болохоор нөгөө Ози шидтэн байна штэ. Ози шидтэн кинон тоглосоос хойш ашиг олоогүй анхны кино болсон. Ер нь бол бүтлгүүтцэн, дампуурсан кино юм байлээ. Бүтлгүүтсэн гол шалтгааныг болохоор түүний өртөг байсан. Ягаад тэгэхээр яг кино зураг авалтын үеэр эмнэлэгт хэвтсэн. Тэгэхээр нөгөө сахуугийн зардал нь өсөөлөд юм байна л та. Өртгөн тэгээ дээрэс нь Garland-ыг өвчтэй байх үед нь зураг авалтын саадлын зардал нэмэгдсэн. Олон нийт түүний одоо тэр киног нь ер нь бол үцхийг нэх актер хүсээгүй буюу маш муу тоглосоо гэж үзсэн. Сэтгцийн өвд өөрөө бас асуудалтай байсан. Эрүүл мэндийн асуудалтай байсан учраас энэ кино муу кино болсон. За тэгээд Далайн дэрэмчин киноныхаа дараагаар тэр анхны бөгөөд цорын ганц удаа Fred Astaire-тай Улаан өглөөний баярын Парад гэдэг кино тоглосон юм байлээ. Энэ болохоор яг кино гэдгээсээ илүү мюзикл кино. Энэ нь одоо Холливуудын хамгийн өндөр орлоготой мюзикл кино гэж явдаг юм байлээ. Энэ киноны одоо ашиг орлогонд нь сэтгэлд нь хөдөлсөн одоо баярлсан бахарсан гэдэг юм уу да. Metro Goldwyn Mayer болохоор тэр даруй Garland Astaire хоёрыг болохоор Broadway Barclay гэдэг кинонд хамт тоглуулахаар нэгтгэсэн. Анхны зураг авалтын үеэр Garland-д болохоор жороор олгодог нойрны юм, хууль бусаар олж авсан мансууруулах бодис агуулсан имийг байнга ууж эхэлсэн. 13 настайгаас хойш имд бол орцсон шүү дээ. Тийм учраас энийг уухгүй бол ерөөсө болдоггүй байсан. За яг энэ үеэсээ архин донтож эхэлсэн. Зогсоочлог архи уудаг. Энэ нь нэлээд асуудал болсон л та. Тэгээд арх уух, тэгээд энэ нойрны юм уух тий мансууруулах төрлийн бодистой им уух зэрэг нь толгойн мигрийн өвчтэй хавсраад хэд хэдэн өдөр дараалан зураг авалтанд оролцож чадхааргүй хэмжээнд хүргэсэн л тий. За эмчэнд хүний зөвхөн 4-5 хоногт
баш богино хэмжээгээр л ажиллах боломжтой гэж зөвсөний дараа болохоор Метро Голден Майерын гүйцэтгэх захирал Артур Фред 1948 оны 7 сарын 18-нд түүнийг ажлаас нь хэсэг түтгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Ингээд түтгэлзүүлэх хугацаа дуусны дараа түүнийг ажилд нь буцааж дуудаад эцэст нь Микки Рүүнитэй хамтран сүүл тогсон Рожерс ба Харт үг ба хөгжим гэдэг намтар киноны зочноор 2 дугаас дуулсан байт юм байлээ. За түтгэлзүүлэх хугацаанд бол мэдээж хэрэг сайхан сэргэж авч чадсан, сайн амарч чадсан, шаардлагатай жингээ олж авсан. За ингээд 48 оны намар студид буцаж ирэхдээ тухайд нь жирэмсэн байсан Жунийг орлоод In the Good Old Sometime гэдэг юм мюзикл киноноос тоглосон байт юм билээ. Энэ киног бүтээх явц тэрээр заримдаа студидтэй оройтж ирдэг байсан ч гэсэндээ төлөвлөсөн хугацаанаас кино зураг авалтыг бол 5 өдрийн өмнө дуусгах чадсан байна. Нэлээд шахуу ингэж явцсан ба. За тэгээд энэ киноны онцлог нь юу юм гэсэн чинь Түн охин Лиза авиштай том охин нь киноны төгсгөлд 2 нас хагастай байхдаа анхны кинондоос дүр бүтээсэн буюу ээжтэйг амтсан гэж тоглосон байт юм байна. Энэ кино нь бол асар их амжилтанд хүрсэн байдаг. За ингээд дараагийнх нь кино нь болохоор нэлээд сандраас нь дүр тоглосон юм гэдгсэн чинь Оклигийн дүрд болохоор Annie Get Your Gun гэдэг киноны гортол тоглосон байлээ. Энэ болохоор Эдэл Меримантай маш их адилхан дүр тоглохдоо сандарч санаа зовж ирсэн л та. Ингээ Гарлиндийн хүчин чармаалт хандлага уран зориг нь дутмаг байсан Берклид буюу найруулагчд нь маш хүнд туссан. Ер нь л нэг тийм хичээхгүй, чармаахгүй байгаадаа мэддэгдээд байсан. Тэгээд зураг яа гэвэл зураг авалтын талбайд байнга оройтж ирдэг байсан. Аник бол ерөөсөө зураг авалтын талбайд ирдэггүй буюу ажиллаад таслаад ингээ алга болчдөг байсан. За тэгээд яг энэ үед яагаад гэдгсэн чинь сэтгэл готрлын эсрэг нөө цахилгаан хэмжлээ шүү дээ. Тэрэнд орцсон юм явж исэн бэл. Угаасаа бүр хүндэрсэн байсан гэсэн үг л дээ. За ингээд 45 оны 5 сард түүнийг зураг авалтанд орохоос өмнө дорнд нь өөр жүжигч орж ирсэн буюу тэгээд Гарлиндыг бол Бостон хотын эмнэлэгт удаан хугацаагаар хэвтийн эмчлүүл за дээрээс нь эмчлүүлж авах хугацаанд эмээ уухаа болсон. Хэсэг хугацааны дараа хоол идэж тахаа болсон, хэвийн унтж тахаа ингэ болсон байна. За Гарланд удалгүй Лос Анжелес руу буцаж ирээд 1949 оны намар болохоор Зуны сток гэдэг кинонд Жен Келлиг эсрэг дүртэн тоглосон байдаг. За киног бүтээхэд 6 сарын хугацааг зарцуулсан юм билээ. Яагаад гэдгсэн чинь эмнэлэгт байх хугацаанд жин нэмсэн байсан. Жингээ хасахын тулд Гарланд байнгын им ууж байсан. Хүчээр шахав. За тэгээд нөгөө өмнө нь туранхай байсан учраас жин нэмжлэр хүмүүс танихгүй гэдэг үднээс турж иж ахаад ингээ кинода тохирсон юм билээ. Тэгээ яасан гэр тэр 15 кг турсан байдаг. Тэгээд арай турах харагдсан гэх юм уу. За Get Happy гэдэг болохоор энэ киноны хамгийн сүүлийн зураг авалт хэсэг байсан. За тэгээд ер нь бол Metro Goldwyn Mayer зориулсан сүүлчийн зураг байсан буюу эндээс ер нь больсон юм билээ л дээ. За 1950 оны намар нээлттэйсэн Summer Stock гэдэг кино олон үзэгчдийг цуглуулсан маш их нэр хүндтэй киноны орлогыг цуглуулсан боловч Гарландын зураг авалт их хэмжээний саад гарсан учраас кино студид $80,000 алдагдал хүлээсэн байдаг. Ашиг олсон ч гэсэндээ илүү их зардалтай юм кино болсон байгаа юм л та. За ингээд Жун олсон 1950 онд жирэмсэн болсны дараа Гарланд бас л одоо нэг төр орлох ёстой болж одоо юу гэдэг нь нэг хүн байхгүй бол орлон тоглогч бол авчираад идэг байсан гэх юм уу та. Кинонд бас Хааны хорин гэдэг кино тоглосон байдаг. За тэгээд зураг авалтын талбайд мөн л адил дандаа хоцорч ирдэг байсан. Энийг бол тайлбарлаагүй. Тэгээд тийм учраас 1950 оны 6 сарын 17-нд студ гэрээ цуцлсан. За одоо болидоо гэд. Тэгээд түүнийг оронд нь болохоор Жен Паулаар сольсон байт юм билээ. За ингээд 50 оны 9 сард 15 жил хамт ажилласны эцэст Гарланд болон Метро Голден Майер салсан буюу аль биесээр зам замаа өссөн байдаг. За тэгээд одоо эн чинь жүжигчин тийм ээ жүжигчин одоо студидтэйгээ гэрээгээ цуцалдсан, ажилгүй болцсон, дээрээс нь сэтгцэн асуудалтай, мөнгөгүй болцсон, нэлээ өртөө ингээ амьдраад байсан. Ажил амьдралаа цааш нь яаж явуулах вэ гэдэг тал дээр найзууд нь ойрынхон тойрны хүрээнийх найзууд нь аягүй санаа зовжсэн л та. За тэнгууд Гарландын найз болох Бин Кросби болохоор чи миний шоунд оролцвол яадаг юм бэ? Оролцоод жоохон ингээд ядаж мөнгө олох чам хэрэгтэй юм биш үү те гэж хэлсэн. Тэгээд байнгын зочноор оролцохсон л доо. Яасан ингээд гэсэн анх ингээд зочноор оролцуулах гээд урихт нь тайсны араас гарч чадахгүйсэн. Салглаад ингээд чичрээд ингээд зогсоод байсан. Тэгээд чи хүрээ дээрээ гэдэг ингээд аль биесээр ингээд зарлаад байгаа штэ. Тэгтэл хүртэл гарч ирэхгүй буюу тийм амар сэтгэл санааны асуудалтай байгаад байсан л та. За энэс удалгүй Гарланд 2 тудаг амиа орлох хийсэн. За энэ дараа Кросби сэтгэлээр унаж мөнгөнд дуусч байгааг мэдээд 1950 оны 10 сарын 11-нд шинэ удирдлагын анхны радио нэвтрүүлэгт ахаад ингээд өрсөн байдаг. Ер нь бол амьдралын жоохон залхуулах боломжийг л олгосон гэсэн. За Гарланд 1950-51 оны одоо энэ удирдлагын The Big Crosby Show-ны үеэр 8 удаа орсон түүний карьерийг ахиад сэргээж чадсан байдаг. Удалгүй тэр 4 сарын турш алин тоглолт хийж Европт олон түмэнд хүрсэн байдаг. Ингээд 51 онд болохоор Гарланд Их Британи, Ирландд 4 сарын концертын алин тоглолтоо эхлүүлсэн. Англи, Шотланд, Ирланд аяар үзэгчдийн хүртэл болсон байдаг. Тэгээд амжилттай болсон тоглолтод түүнийг олон
эргийн эрэлтүүд ихнийх нь байсан. Тэгээд Айл Джонсны дуунууд дээр төлөрсөн үзүүлбэрүүд нь Visual гэдээ ярьж байсан шүү дээ. Гэр бүлэрээ явдаг байсан шүү дээ. Жижиг юм тайз маяг юм тийм ээ үзүүлбэрүүд явдаг, аялан тоглол явдаг. Энэ уламжлалыг сэргээсэн гэж үздэг юм байлаа. За Гарланд 4 сард болохоор Лондонд өмнө оны сүүлээр Нью-Йоркийн Плас театрт хийсэн тоглолтоороо Джонсонд хүндэтгэл үзүүлж бүрэн хэмжээний үзүүлбэр бас үзүүлсэн байт юм байлээ. За тэгээд 51 оны 10 сард болохоор Манхэттен дах Плас театрт сүү тавьсан. Шууд үзэгчдийн өмнө сүү тавьсан. Энэ болохоор театр болон Гарландын өмнөх бүх дэд амжилтыг нь давсан буюу шоу бизнесийн төвхөнд хамгийн том хувийн ялалтуудын нэг гэж үздэг. За Гарланд болохоор Visual-ийг сэргээгээд орсон хувь нэмрийг нь үлж тооныгийн тусгай шагналыг авсан байт юм байлээ. За тэр жилдээ болохоор Миний лигээс салсан буюу өмнөх нөхрөөсөө салаад 1952 оны 6 сарын 8-нд болохоор Калифорни мужийн Холстер хотоор аялан тоглолт хийхдээ тоглолтынхоо менежер продюсер Сидни Люфттэй гэрэлсэн байдаг. Олон хүмүүсийн өмнөдөө сүү тавьсан шүү дээ. За ингээд 52 оны 11 сарын 20-нд Гарланд охин Лорна Люфттэй төрүүлсэн. Тэгээ охин нь бас жүжигчин дуучин юм байлаа. 1955 оны 3 сарын 29-нд тэрээр хүү Жой Люфттэйгээ төрүүлсэн буюу одоо нэг доктортой амьдрах нүдээ л гэж ингэж харагдаж эхэлж байгаа. За хамтраач танилцуулаад өргөжлүүлье. Эден илүү амттай жимсний өтгөрөөсөн шүүс танилцуулъя. За бидний мэдих Эден компани Монголын нөхөн сэргээгдэх түүхийд болох анис, нэрс, чацарга нь үхрийнүүд хад зэрлэг болон таримл жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эрүүл мэндэд анхаардаг хэрэглэгчдийн сонголт болгосон. За мөн бидний мэдих хамтлаг чанамал өтгөрөөсөн шүүсийг бас үйлдвэрлэдэг байна. Хэрэглэгчдийн олон төрлийн жимсний чанамал өтгөрөөсөн шүүс үйлдвэрлэлээр дэлхийд танигдсан Эден компани 5 ажилтнтайгаар анх гараа эхлүүлж байсан байна. Одоогор бол 170 гаруй ажилтнтай 8 алба хилцтэйгээр үйл ажиллагаа нэлээд том болсон шүү дээ. Ажиллаж байгаа байна. Яг үнэ. За тэгээ та бүхэндээ буута цэвэр усыг худалдаанд гаргасан байгаа байна. За 6 литр 10 литрийн савлгаатаагаар таны хэрэглээ нийцгээр худалдаалагдаж байгаа. Ер нь бол хөдөөгөө гарахтаа бас авч явах тохиолдолтой байна шүү дээ. За тэгээ хэрэглээд нийцсэн барихад эвтэйхэн бариултай. За тэгээ pH 6.5-аас 7.5-тай шүлтлэгтэй юм байлаа. За буута цэвэр усыг та гэр, офс, аялал зугаалгын үедээ бүхэл хэрэгцээнд ашиглаад маш эвтэйхэн савлгаатай хийгдсэн. За тэгээд Эден компани гаргасан бүтээгдэхүүн байгаа. За тэгээд хавар намрын цагт усаа уух нь арьсанд бас маш хэрэгтэй байна. Хуурай байдаг. Тийм, маш нүг юм хуурай болохоор ус их баагуудахаар улмал арьс чи өөрөө гатаад идэм билж шүү дээ. Яг үнэ. За тэгээд холбогд хоцын дугаар нь 77.11 52 25 77.11 52 25 харин захиалах болон хамтрах ажиллахаар бол 9113 12 тэгтэг 9113 12 тэгтэг утас руу хандаарай. Сошиал хаяг нь Эден LLC гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан Эден илүү амттай жимсний өтгөрүүлсэн шүүс ялаа. Баярлалаа. За ингээ өргөжлөлийн мэдээллийг нь хүргэе. За ингээд Гарланд Джеймс Мэйсонтэй хамтаа Warner Bros-тай 1937 онд гарсан анхны кино болох Од төрсөн гэдэг киног мэдж байгаа. Тийм чинь анхны хөлбөрний 54 онд гарсан юм билээ. Кинонд тогссон. Тэр болон түүний нөхөр нь Сидней Люфт өөрсдийн продакшнтайгаа хамтран компаниараа дамжуулж энэ киногоо бүтээжсэн байт юм билээ. Харин Warner Bros болохоор санхүү үйлдвэрлэлийн байгууламж тэгээд дээрээс нь багийнхныг нь хангаж ингэж ажилладаг байсан ба. За зургийн авалтын явц ахих тусмаа тэрээр Метро Голдмайер тоглосон сүүлийн кинонд байн гаргадаг шиг цагтаа ирэхэ болоод ажлаа ерөнхийдөө залхартуулж эхэлсэн. Үйлдвэрлэлийн саатлыг зардлаа хэтрүүлсэн буюу баг голчгоор тэр өдөржингөө зураг авалт хүнгээл яваад байсан. За тэнгууд нь Warner Bros-ийн тэр хүн одоо нэлийн юм дургуутсан байдалтай сөргөлдөөнд ингээ хүрсэн маа. Ингээ явж 54 оны 3 сарын 17-нд үндсэн зураг авалт хийгдээд 7 сарын 29-нд дууссан байдаг. За тэгээд ингэж бөө юм болж аваад гарсан кинонд 9 сарын 29-нд дэлхийд дахинд нээлттэй хийсэн ч гэсэндээ энэ кино болохоор шүүмжлэгчд болон хүмүүсийн талархлыг бас маш сайн хүлээсэн кино байлаа. За гарахаасаа өмнө бол Жак Warner-ийн заавраар нэлийн засварлаад ингээ явсан буюу хасалт нэлийн таналт хийсэн байлээ. Яагаад тэгэхээр кино театрт ингээ гарах гэхээр өдөрт 5 6 биш 3 4 хүн удаал гарах боломжтой байсан учраас мөнгө алдаж ингээ санаад байсан театрын операторууд энэ киноноос хасаа гэж студийг тарамталсан байт юм билээ. Тэгээ анхны үзүүлбэрийн дараа 30 орчим минутын бичлэгийг нь тасалдсан учраас утга алдаж эхэлж байгаа. Эннээсээ болоо шүүмжлэгчд болон кино сонирхогчдын дургуг бас нэлээд хүргэсэн байдаг. За энэ киногаараа Гарланд Оскарын шилдэг эмэгтэй төрийн төрөлд нэр дэвссэн 27 дахь удаагийн Оскарын шагналыг гардуулах ёслолын үеэр Од төрж байна киногоороо ялна гэж ерөнхийдөө хүлээлттэйсэн. Маш том хүлээлттэйсэн. За дөнгөж амарчсан байсан, эмнэлэгт байсан учраас өөрөө ингээд биечлэн энэ одоо ёслолд оролцох боломжгүй байсан юм байна л да. Телевизийн багийнхан түүнийг хүлээж байсан хүлээ авалтын яриг дамжуулахаар эмнэлгийн өрөөндөө камер
утастайгаа ингээ хүлээж байсан. Та шагнал авах тодорхой гэл. Тэр чинь амар мэдрэмж үст. Тийм шүү дээ. За тийхтэй Оскарын шагналыг бол аваагүй. Оскарын шагналыг хөдөөгийн охин киногоор Грейс Келли хүртсэн байдаг. Энэ нь ялгуурлан гадуурхалт гэж үзэгддэг юм байлээ. За тэгээ Келлиг тайзан дээр гарч амжаагүй байхад л зурлагчдын багийнхан цугларсан ингээ явж исэн. А тэнгууд Грочо Маркс шагнал гардуулах хэсгийн дараа Гарландд цахилгаан илгээсэн. За тэгээ энэ бол Бринкес хойш хамгийн том дээрэн байсан шүү. Чи л авах хэрэгтэй байсан гэж зарласан байдаг. За тэгээ та юм болохоор түүний тоглолтыг бол энэ чинь орчин үеийн киноны түүхэнд хамгийн агуу эмэгтэй штэ. Яагаад шагналыг өгсөнгүй гэж нэлээд том маргаан тахан усан байдаг. За Гарланд тэгээд энээс нь ч бас юм яасан Оскар авах болохоор мюзиклийн шилдэг эмэгтэйдүүрийн алтан бөмбөрцөг шагналыг өгсөн юм билээ. Уул нь Оскар авах ёстой байсан. Тийм ээ тий. Тэгээд ядаж хагаад баахан хүмүүс намайг авна гэж бодцсон тэгээд ахарч. Юу ингээд би эмнэлэгт ингээд хөвдөж яхад гэсэн баг итгэх. кино багийнх ингээд зураг авна шүү дээ. За та одоо хэвээр юу гэж хэлмээр байна гэж ингэж ингээд ахарч амир эзтэй. Гэтэ тэр шагналыг бол өгөөгүй юм байл л дээ. За ингээд 1961 онд Гарланд бол SBS сууг шоу Жуди Гарландын шоу гэж өөрөө гаргацсан явж исэн. За тэгээд SBS сууг өөрийнх нь одоо энэ Жуди Гарландын шоуг дамжуулдаг юм хэрэгтэй байсан. Тэгтээ 61 онд болохоор Жуди Гарланд болоо SBS 2 түүний шин төлөөлөгч Фредди Вилсийн тусламжтайгаар гэрээний маргаанаа шийдсэн буюу нэг хөрөнгөний маргаан одоо мөнгөний санхүүгийн маргаан нэлээд том гарсан байсан. Тэгээд тусгай санал авахар тохиролцсон байдаг юм билээ. За ингээд 62 оны 2 сарын 25-нд Жуди Гарландын шоу нэртэй анхны шоу гарсан байдаг. Зочид нь болохоор дандаа алдартай хүмүүс ингээд орсон байт юм байна. Энэ амжилтын дараа болохоор SBS түнд 24 сая доллар буюу 2023 оны байдлаар болохоор 185 сая доллартай тэнцвэж тэрийг болохоор 7 хоног бүрэх юм билээ. Өөрөнгө гэсэн телевизийн цуврал гаргах санал тавьсан байдаг. Энэ тэгээд Жуди Гарландын шоу нэртэйгээр гарах байсан юм билээ л дээ. За телевизийн түүхэнд хамгийн том 8 гэж одоо хүртэл яригддаг гинэ. Маш амжилттай 8 гэх юм уу та. За 60 оны ихээр санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон. Нөгөө мөнгө уул нь маш ихээр олоод байгаа юм л та. Тэгтэл ягаад гэдгсэн чинь тэр дотоодын орлогын албанд хэдэн 100 мянган долларын өртөө байсан. 1951 52 онд татвараа төлөөгүй. Дээрээс нь од төрсэн кинонд бүтлгүүцсэн учраас тэр хөрөнгө оруулалтаас юу ч аваагүй буюу өрөнд орсон байна. Ингээ 3 дахь тусгай шоуны дараа Жуди Гарландын шоу шүүмжлэгдэж магтсан ч гэсэндээ янз бүрийн шалтгааны улмаас шоу зөвхөн нэг улирал үргэлжлээд 1964 онд бол 26 анги гарсны дараа цуцлагдсан буюу мөнгөний их сурвалжаа ингээд алдчихж байгаа л гэсэн үг. Яг хоо Эмигийн 4 шагналд нэр дэвссэн юм билээ. Тэр дундаа шилдэг олон ангид сурвалжийг бол авч чадсан байдаг. За энэ хугацаанд Гарланд жүжигчин Глен Фордтой 6 сар үерхжсэн буюу өмнөх нөхрөөс ингээд салцсан байсан. За тэгээд дараад нь болохоор 63 онд Гарланд телевизэн шоугаа хийж байх үедээ ахаад бас хийх гэж ингэж оролдож эхэлсэн юм билээ л дээ. За тэгтэн нэг юм Форд гэдэг нөхөртөө бас хэсгийн хугацаанд холбоо тогтоож ирсэн. Яагаад гэвэл шоуг нь үзэх болгонд уртлын игнэнд нэг сууж ингэж үздэг байсан юм билээ. Тэр залуу үздэг байсан. Тэгээд сүйд болохоор Гарланд юу гэдэг чимдээ би өөртөө ч одоо илүү тутан харилцаатай тийм ээ эхнэр нөхөр болохыг хүсэж байна гэж хэлсэн чинь энэ Форд гэдэг залуу нь орхиод яваад өгсөн юм билээ. Юм тийм гүнзгий харилцаас хүсээгүй юм байна л тийм. За хувийн амьдралаас нь өөртөө түүний алдар нэрт гарахыг хэрэг Гарландын хувийн амьдрал олон нийтийн хүмүүсийн анхаарлын төвд нэлээд орж исэн. За тэгээд түүний карьер нь домогт үзүүлбэрээр дүүрэн байсан ч гэсэндээ Холливуудын шаргуу хүлээлтээс болоод улам бүр хурцтж байсан. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг дүр төрх, донт толд сэтгцэн эрүүл мэндийн холбоотой үргэлжилсэн тэмцэлт бол дарагддаг байсан маа л да. Гарланд 5 удаа гэрлэж 3 хүүхэдтэй болсон. Лиза Минилийн найруулагч Винсент Минили, Лорна Лифт, Жой Люфт, продюсер Сидни Лифт нартай холбоотой байсан. За түүний хүчтэй алдар нэр хувийн сорилтууд нөлөөсөн ч гэсэндээ түүний харилцаа ихэвчлэн өмнө самаатай байсан гэдгийг нь бол хэлсэн тийм ээ. Ер нь бол доктортой харилцаа байгаагүй. Хэцүү байсан ч гэсэндээ хүүхдүүдтэйгээ бол маш сайн харилцаатай байсан. Хүүхдүүд нь бүгдээрээ л өрнө жүжигчин болохыг хүсдэг байсан юм байлаа. За тэгээд 1963 онд Гарланд өөрийнх нь сэтгцийн одоо хэрцгий байдлаар хандаж байсан гэд Сидни Люфтээс одоо салгах шийдвэрийг өгсөн байт юм лээ, шүүхт өгсөн байдаг. Яа гэхээр Сидни Люфтийн хувьд бол эхнэрээ арх уухт нь маш дург байсан. Арх уух болвол одоо ерөнхийдөө хүчрхэл үлдэг байсан буюу ч одоо болооч яг зодод цохох нь бол наахан л байсан юм билээ л дээ. Тэгээ хүүхдүүдийг нь хүчээр авахыг завдсан гэд мэдүүлсэн байдаг. За тэгээд өмнө нь энэ хоёр чи хэд хэд удаа бүр 1956 онд ч гэсэн Люфтээс салах урагдлаа өгчээсэн гэсэндээ тэр хооронд бол одоо буцаж ивлэрээл ингээд яваад идэг байсан юм билээ. За тэгээд ер нь бол салсан. Тэгээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд тоглолтуудаа хийгээ явж байхдаа олонний дургуутслыг маш ихээр одоо хилэнг төрүүлсэн буюу тайзан дээр гарахтаа дандаа хоцорч орж ирдэг гэсэн. Хоцорч гарч ирээд байсан. Тэрнээсээ болоод ер нь үзэгч таагүй хүлээж авдаг гэсэн юм билээ. Ингээд 1969 оны ихэр түүний Гарландын эрүүл мэнд нь бол муудсан. Тэгээд хамгийн сүүлд яасан гэдгсэнтэй Лондонд болохоор шөнийн клубтл хамгийн сүүл тоглолтоо хийсэн байдгийн байна. Тэгээ 2 сар 11-нд Хероноос салсан байдаг. Тэрээр 5 дахь буюу сүүлчийн нөхөр болох одоо шөнийн клубын менежер Мики Динтэй 3 сарын
15-7 онд Челси бүртгэлийн газарт бас гэрэлсэн байдаг. За ингээд 69 оны 6 сарын 22-ны өдөр Лондонгийн одоо тэр түрээсийн байшин амьдардаг байсан түрээсийн байшингийн угаалгын өрөөнөөс 47 настай Гарлантын цогцыг тухайн үеийн нөхөр Миккидийн олсон байдаг. За тэгээ хэргийн газрын байцаагч Гэвин Туркстон хэлэхдээ өвлийн шалтгааныг хэлэхдээ эмний тумгаа хитрүүлэн хэрэгэлсэн. Гэхдээ энийг амиа хорлох гэж үзээгүй. Санамсаргүй байсан гэж онцолсон л байлээ. Тэгээд яг амиа хорлохыг санаарахсан гэсэн нотлох баримт хангалтгүй байсан л та. Тэгээд Гарландын задлан шинжилгээ түүний хотоодны сас бүрхөвч нь өрөвсөөгүй, хотоодонд нь эмийн үлдэгдэл илрээгүй байсан. Тэгэхээр энэ нь эмийг нэг тумгаар маш ихээр уугаагүй буюу удаан хугацаанд уусан. Энээсээ болж хорхон үйл нь гарсан юм байна гэдгийг харуулсан байдаг. За тэгээд түүний нас орсны гэрчлэгэнд болохоор үхлийг нь санамсаргүй гэж байдлаар нас орсон гэж бичсэн л байдаг юм байлээ. За тэгэхээр одоо янз бүрээр л бичдэг гэсэн. Тэгээд Гарландын шарлыг нь зандаршуулад Диккентэй хийсэн хурмандаа өмс ижил саарл торгон дайсан зарн өмсгсөн. Тэгээд түүний шарлыг 1969 оны 6 сарын 26-нд Нью-Йорк руу авч явсан байдаг. За авч очиход тэнд 20,000 орчим хүн жагсаж хүндэтгэл үзүүлсэн байдаг. Тэгээд ер нь бол тэр оршуулгын сүм нь болохоор тэр олон хүмүүс дүүрсэн байсан учраас тэр олон хүмүүсийг хүлээж авахын тулд шүнжэнхэ хаалгаа нээлттэй ингээд орхисон байт юм байлээ. Тэгтээ оршуулгын явдлыг бол олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараахыг бол хоригсон гэсэн үг. За тэгээ Гарландыг нас орсны дараа карьерийн туршид саяараа олсон хэдий ч түүний хөрөнгө нь $40,000 буюу 2023 онд гэхний $250,000 тэнцэжсэн буюу баг мөнгөгүй шахалцсан байсан. Ингээд төлөөлөгчд ажилтнууд нь олон жилийн турш санхүүгийн асуудлыг буруугаар удирдах байсан. Дээрээс нь гэр бүлтэй хит өгөөмөр зан гаргадаг байсан буюу хитрхи өрлөх. Зүгээр тараагаа аждаг байсан юм билээ. Тэгээ өөр янз бүрийн шалтгааны улмаас амьдралынхаа төгсгөлд санхүүгийн байдал нь бүрэн муудсан гэдгийг бас хэлжсэн. Тэгээд түүний охин Лиза болохоор гэр бүлийн найз Фрэнк Синатра тийм ээ Синатратай гэх тусламжтайгаар ээж их өргө төлөхөөр ажилласан юм билээ. Сүүлд нас орсныхан дараа өргөнд төлж байгаа гэсэн. 78 онд болохоор Гарландын хувийн эд зүйлсийг нь түүний хуучин нөхөр Сидней Люк болон охин Лорна болон хүү Жоанарын дэмжлэгтэйгээр дуудлага худалдаагаар бүгдийг худалдаасан байдаг. Юу гэдэг нь тэгэхээр зис аяг 5 насны эхлээд хөгжмийн найруулга хүртэл 500 шахам зүйлийг нь худалдаанд гаргасан. Дуудлага худалдаагаар түүний өв залхамжлагч нь болохоор $250,000 одоо 2023 оны байдлаар $920,000 тэнцэх мөнгийг бас цуглуулж чадсан байдаг. Одоо хүүхдүүдийн хүсэлтээр бол Гарландын шарлыг 2017 оны 1 сард Фрэнклифи оршуулгын газраас шилжүүлээд Лос Анжелестай Холливуд оршуулгын газарт дахиад оршуулсан байдаг юм байна. Тэр юм жоохон залуу байхын л үнэхээр харамсалтай амьдралыг туулсан. Тэгээд тэр үеэс л эхлээл одоо юм тамгийн дундалт эхэлсэн байсан шүү дээ. Тийм. Тэндээс нь л биеинд нь сургуур нөлөөсөөр хагаад 47 наснда ингээд халалт өгсөн баг нэ. Ер нь бол жаргал утсангүй дээ. За баярлалаа түрүүний нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Your Home Your Zone Best Bazaar 2025 Чансан өндөр 64 бүхэн баазартаа барилдан мөн Эдэн Илондтай жимсний өтрүүлсэн шүүс хамтран ажиллалаа. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлэг авсан сонсорой. Түр баяртай баярлалаа.